За сайн байцгаана уу. Өчигдөр би пост хийгээд өнөөдөр энэ залуу амьдрал пэйж дээр бид нар лайв хийнэ гэж зарласан байгаа. Манай Diamond page, залуу амьдрал пэйж бүгдээрээ энд орж ирж лайваараа үзээрэй гэж би уг нь пост оруулсан байгаа. Тийм болохоор аль болохоор олон хүн энэ лайв дээр орж ирээсэй гэж бодож байна. Яагад бол энэ лайваар бас нөгөө асуулт асууж болохоор их олон мэдээлэл өгнө. Нэг лайвд бол мэдээж энэ их мэдээлэл багтахгүй. Тийм болохоор энэ детокс хийх тухай өнөөдөр бол зүгээр л одоо анхны танилцуулгын видеог хийж байгаа учраас дараагийн лайв дээр ахаад илүү олон мэдээлэл өгнө. Тийм болохоор өнөөдөр бол энэ бэлтгэлийн маягийн детоксийн тухай лайв хийж байна. За ахаад нэг 2 минут хүлээе. За манай жавзаа ороод ирсэн байна. 1-2 минут хүлээж агаад тэгээд лайв эхлэе гэж бодож байна. Сайн уу мэдгаа. За манай залуу амьдралын пэйж, манай Diamond page-ийн хүмүүс бүгдээр орж ирэх бах гэж бодож байна. Монголд одоо ихэнх хүмүүс чинь гэртээ бараг сууж байгаа юм шиг үлээ. Тийм болохоор Монголоос хүмүүс энэ удаад илүү олон орж ирэх бах гэж найдаж байна. За юуны төлөө хамгийн түрүүнд нөгөө бид нэр залуу амьдрал детокс гэд пэйж нээсэн байгаа. Манай одоо энэ залуу амьдрал Diamond pages тусдаа яад бол айгүй их информац энэ ганцхан энэ детокс дээр айгүй их информац орно. Тэгээд тэр детоксонд оролцож байгаа хүмүүс хоорондоо айгүй их ярилцсан мессежүүд бичих болохоор энэ пэйжийг бүр тусдаа гаргаж хийж байгаа учир нь тэр юм аа. Яагад бол манай зүгээр нөгөө нэг одоо Young Living-ийн тосны тухай ярьдаг пэйжийг дэндүү олон нөгөө нэг детоксын мэдээллээр бөмбөгдмөөргүй байгаа болохоор бид нэр тусдаа юм детоксны ганцхан детоксын зориулсан пэйж нээсэн байгаа. Тэгээ хэрвээ та нар сонирхож байгаа хүмүүс байвал энэ лайвын доор мессеж бичээд тэгээд би тэр өөрийнхөө тэр пэйжэнд та нарыг ураад тийш оруулж болно. Тэгээд яг тэрэн дээр бол бид нэр баг өдөр болгон биш юм а гэхэд 7 хоногт баг 2 удаа баг юу хийх бах, лайв хийх бах тэрэн дээр. Тэгээ өдөр болгон юу идэж, юу хэрглэж, юу яаж байгаа, юу мэдэрч байгаагийнхаа тухай тэр пэйжэн дээр бүгдээрээ оруулж постлно. Тийм болохоор одоогийн энэ бидний хийх гээд байгаа энэ детокс бол зүгээр нэг турах гэж эсвэл хоолоо боохсон diet might гэж ойлгож болохгүй. Бид нар одоо энэ Wednesday Wellness гэдэг энэ Diamond Group дээр хийж байгаа энэ лайвууд дээр бид нэр ерөнхийдөө энэ хүнийг бүтнээр нь үзэж одоо юунаас ямар юмнаас юунаас шалтгаалдгүй бидний бие гэдэг чинь ганцхан physical энэ мах бод бие биш, бас бидний аура байна, бидний энерги байна, бидний дотор бурхнаас өгсөн тэр одоо сүнсэн бие бас явж байгаа эдэргээд тэр олон юмнуудынхаа бид нэр одоо 3 дахь өдөр бол аюух ярьсан байгаа. Түрүүчийн 3 дахь өдөр бид нэр стресстэй холбогдуулаад бас аюух гой юмнууд тэрэн дээр хүндсэн байгаа. Тийм болохоор тэр лайвуудаа хэрэг үзээгүй бол та нар үзээрэй. Бид нар аюу гой олон информац тэнд ярьсан байгаа. Тэгээ тэрнтэй холбогдуулаад энэ детокс гэдэг юм одоо нэмэгдэж энэ сарын 10 сарын 6-нд бид нэр одоо энэ juice detox эхлэх гэж байгаамаа. Хүмүүс juice detox гэхээр одоо энэ ямар ч юм мацаг барина гэхээр энэ juice detox бол яг тийм цэвэр бод мацаг бол биш. Яагад бол бид нэр ерөөсөө тийм усан мацаг барихгүй juice уух болохоор
тэрийг бол бүрэн одоо цэвэр одоо мацаг гэж одоо тэрийг бол тооцохгүй. Яад бол жуус ч юм бол бас л бид нар юм идчихээн, хоол идчихээн, бинт чи юм тижэл орж ийн гэсэн үг болохоор энэ juice detox бол тийм цэвэр одоо тийм одоо бидний ойлголтын тийм мацаг бол биш ээ. Тэгэхдээ энэ juice detox-ын дээр бид нар юуг одоо хамгийн голчилж байгаа гэхээр одоо энэ хоол, сэтгэл санаа, бодол, яриа одоо энэ өөрийн чинь хийж байгаа үйлдэлүүдээ илүү контролдож чадах, илүү биеэ контролдож чадах, илүү биеэ сонсож чадах, өөрийнхөө биеийг яаж ээж гэдгийг мэдрэх, тэр мэдрэмжээ илүү сайжруулах, хоолоо контролдож чадах, би юу идэх үү, юу идчих хэрэггүй юу, тийм үү? Миний энэ юу яг яах гээд би энэ хоолоор нөгөө одоо энэ мэдэрж байгаа энэ эмошнгаа ямар хоолоор би ингээд өөрийгөө ингэж дараад байна, тийм үү? Ямар эмошнгоо би өөрөө мэдрэхгүй тул хоолоор ингэж солиод байна гэдгээ ойлгох тийм учиртай, айгүй тийм гүн утга учиртай одоо юу байгаамаа, цэвэрлэгээ юм ба. Цэвэрлэгээ гэж хэлэхэд ганцхан биеийн цэвэрлэгээ биш, бас сэтгэл санааны, бодол санааны айгүй олон юмны олон түвшингийн цэвэрлэгээ явагдана. Энэ одоо энэ детокс маань. Энэ детокс маань бараг 1 сар үргэлжилнэ. Тийм болгоо та нар бити айгаараа бүтэн сар одоо жуус уухна гэж бити айгаараа. Би одоо 7 хоног болгон ийм schedule пэйжн дээрээ тавина. 7 хоногийн чинь schedule өдрөөр цаг-цагаар юу идэж, юу уух уу гэдэг бүр schedule-тай ийм schedule 7 хоног болгон манай энэ detox-ийн пэйжн дээр тавигдана. За жишээлбэл эхний энэ 7 хоногийн энэ одоо ийм пэйжтэй ийм schedule гарнаа. Би одоо жоохон эхлээд энэ detox-ийнхаа тухай жоохон танилцуулж агаад энэ ямар schedule бид нэр хийх үү гэдгийг бас нарийн бас ярьж жоохон тайлбарлаж өгнө. Тийм болохоор та нар бити айгаарэ нэх их сүртэй сонсогдож байгаа боловч яг хийгээд эхлэхээрээ тийм яг нөгөө би бас та нарыг ингээд дагуулад одоо юу гэдэг хөтлөөд ингээд энэ процессор явагдах болохоор та нар маань бити айж имээгээрээ яагаад гэвэл бити шантраараа, гутраараа бити нөгөө амархан give up бити болоорой гэж хэлэх гээд байна л да та нарт. Яагаад гэвэл энэ детоксыг даван тууснаар би энэ детоксыг анх удаага түрүү жилийн 7 сард хийжсэн. Тэгээ бүтэн сар хийсний дараа надад их олон өөрчлөлтүүд мэдэгдсэн. Өөрийгөө зөв удирдах, өөрийнхөө эмошнг зөв удирдах, өөрийнхөө хоолны дэглэмийг зөв удирдах, надад юу таарч байна, юу таарахгүй байна, надад юу зөгт юм бэ, юу зөгтгүй юм бэ, би юу хүсэж байгаа, юу хүсэхгүй юм бэ гэдэг айгүй олон тийм юм давхарга айгүй олон юмнууд мэдэрсэн. Тэгээд мэдээж энэ детокс хийхээр мэдээж жин хасагдана. Яагаад ч гэсэн жин хасагдана. Ус ундаг хүмүүсээг бол ус нь арай илүү эрүүлчин, нүүр царайны өнгө солигдно, арсны өнгө солигдно, арсны чинь одоо юу гэдэг өнгө одоо үрчлээ одоо юу гэдэг бүх юмд одоо нөлөө үзүүлнэ. Та нар айгүй олон мэдрэмжүүд авнаа. Тийм болохоор би энэ бичсэн конспектийнхаа давуу ихлэ ярина. Тэгэхгүй бол зарим юмнууд мартчих магадгүй. Энэ детокс ерөнхийдөө бол мэдээж би бол эмч хүн биш. Би энийг мэдээж та нар өөрснөө өөрийнхөө бие эрүүл мэндэд анхаарал тавья гэсэн үүднээс энэ детокс хийж байгаа гэдэгтээ мэдээж та нар өөрснөө тэр хийх үү, хийхгүй юу гэдгээ өөрөө шийдэх хэрэгтэй. Эмчтэйгээ зөвлөж олно. Одоо өөрөө байнга эмчэд үзүүлдэг ямар нэгэн гүн өвчтэй ч юм уу, ямар нэгэн архаг өвчтэй ч юм уу, ямар нэгэн проблемуудтай эм зэм уудаг бол тэрийг заавал өөрийнхөө үзүүлдэг эмчтэйгээ ярьж зөвлөж энэ детоксонд ороорой. Тэгэхгүй бол дараа нь хэрвээ ямар нэгэн асуудал гарах, ямар нэгэн проблем гарах юм бол мэдээж та нар эмчтэй үзүүлэх учир тэр эмчтэйгээ зөвлөж надаа одоо ийм детокс зохих уу, яах уу гэдгээ та нар эмчтэйгээ заавал зөвлөж
заавал ууж байгаа ийм таан одоо юу гэдгийг тэднэрийг зохицуулаарэ гэж хэлмээр байна. Яагаад гэвэл энэ детокс хийж явах хугацаанд би жишээлбэл өдөр тутамд байнга нэг витамин эдэр уудаг. Нэмэлт нөгөө хоолны саплементууд гэж нэрлэдэг шүү дээ. Америкт бол янз янзын тийм витамины нэмэлт юунууд янз янзын нэмэлт хоолн дээр нэмэлт энзимүүд байна, витаминууд байна, коллаген байна гэл янз янзын нэмэлт уудаг хоолноосоо бид нар авахгүй байгаа тийм нэмэлт юмнуудыг би байнга өдөр тутамд бол уудаг. Энэ детокс хийж явах хугацаанд бол миний тэр бүх витамин, тэр бүх юмнууд зогсно. Би ямар ч нэмэлт саплемент энэ үед бол уухгүй. Яагаад тэгж байна гэхээр энэ хоолны детокс, жуусны детокс хийж яхад бид нар бидний энэ биеийн реакц бидний энэ хор токсик энэ хор бидний биенээс гарч байгаа учраас бид нар тэрийг ингэж дарах юм ерөөсө хэрэглэж болохгүй. Тэрийг бүгднийг гадагшлуулах ёстой. Тэр бүх юм чинь гарч явах ёстой. Тийм болгоор 9 бусан тийм витамин, саплемент, янз янзын юм хэрэглэхээр зарим тэр цэвэрлэгээний процессыг чинь багасгадаг юм уу, зогсоодог юм уу, эсвэл ингэ дарддаг ч юм уу. Тийм үйлчлэх тийм юмнууд байгаа болохоор тэр бүх юмаа зогсоох энэ хугацаанд зогсоох хэрэгтэй гэж манай миний энэ юуг зааж өгсөн багш маань тэгж хэлж ийсэн. Тийм болохоор энэ үед бол ямар ч илүү дутуу уудаг витамин юу өдрөө бол зогсоох хэрэгтэй гэж хэлж ийсэн. За энэ детокс хийж явах хугацаанд байна шүү дээ, нүрээр чи юм туурж магадгүй, нөгөө пимпл нөгөө монголоор юу гэдэг вэ, батга гэлөө. Батга эдэр гарч магадгүй, амнаас ч арснаас ч юунаас ч шээс бааснаас ч тийм илүү тийм бүр үнэр, илүү тийм нөгөө хүчтэй үнэр та нар гарах тэр бол нормал шүү гэдгийг бас ойлгуулмаар байна. Яагаад гэвэл энэ детоксын хугацаанд бид нар айгүй олон жил хуримтлагдсан. Хэрвээ та нар хизээч өмнө нь детокс хийж байгаагүй, өмнө нь хизээч мацаг барьж байгаагүй бол айгүй олон биед ч хуримтлагдсан юмнууд ч гадагшлнаа. Тэр чин мэдээж үнэр та нартай гарнаа. Тийм болохоор тэр бол нормал шүү. Тэрийг мэдэрээ. Тийм болохоор хөлснөөс сугнаас, биений хөлснөөс, амнаас ч арснаас ч эвгүй үнэртэх, сонин үнэртэх тэр бол нормал. Нүрээр чинь юм туурах, биеэр чинь зарим юмар юм туурах, пимпл, батхан эдэр нүрээр чинь гарах тэр юмнууд бас байнгын нормал юмнууд шүү гэдгийг ойлгоорой. Тэр нь бити ихний үед бити сандраарай. Ерөнхийдөө бол 2-5 хоногийн дотор тэр бүх юмнууд чинь биенээс чинь гарч цэвэрлэгдэж нормдоо буцаад орох ёстой гэж хэлмээр байна. Дээрээс нь жоохон халуурч зарим хүмүүс магадгүй. За ерөнхийдөө нэг 40.5 градус хүртэл халуурах бол нормал гэж үздэг. Манай Америкийн Фahrenheit-аар бол 100.1 мег бол тэр бол нормал халуун шүү. Хэрвээ жоохон халуурч болох юм бол бити халууны юм уугаарэ, бити хүчээр халуунаа юу ягаарэ, дараарай гэж хэлмээр байна. Яагаад гэвэл энэ детокс хийж явах үед жоохон толгоо өвдөж магадгүй, жоохон халуурч магадгүй, ийм үнэр танар гарч магадгүй гэсэн ийм сайд эффектүүд байгаа шүү. Тэрийг анхааруулж хэлмээр байна. Энэ детокс хийж явах хугацаанд тийм үзэгдлүүд гарч ирнэ. Харин тэрэн дээр паниктаж болохгүй, юу яаж болохгүй, 9 бус эм бити уугаарэ, тэрийг харин naturally биеэрээ дамжуулж гаргаарэ гэдгийг бас хэлмээр байна. Ганцхан бид нэр бие энэ сар бид нар биеийн цэвэрлэгээ явагдаж хахад бид нар бас тэрний хажуугаар сэтгэл санааны, орчин тойрны бас цэвэрлэгээ явуулах заавалчгүй хэрэгтэй. Хэрвээ гэр орноо зүгээр нэг өдөр тутмын цэвэрлэгээ байдаг шүү дээ. Тэр бол окей. Гэхдээ энэ сард би бүр илүү энэ шкаф хүрдгүү газруудыг ухаж гаргаж ирж хэрэгтэй хэрэггүй юмнасаа салж
хог новшин байгаа орчин гэр орчныхаа энэ орчин тойрноо цэвэрлээрэ гэж бас зөвлөмөр байна. Дээрээс нь сэтгэл санааны цэвэрлэгээ бас хийх хэрэгтэй. Хэрэггүй юмнасаа салах, хэрэгтэй хэрэггүй одоо бид нар тэр стрессний тухай өмнөх Wednesday Wellness дээр бид нар ярьсан ба тэр видеого хэрэг үзээгүй хүмүүс байвал үзээрэй. Бид нар тэрэн дээр бас энэ сэтгэл санааны цэвэрлэгээ яаж стрессээ юу яах вэ? Контролдох уу, одоо арай багасгах уу, тэрний тухай бид нар долгор битээр тэр видеон дээр ярьсан байгаа. Тэр болгоо тэрийг та нар хэрэг үзэж амжаагүй бол тэр өмнөх 3 дахь өдрийн Wednesday Wellness-ийн видеогоо ахиж үзээрэй. Тийм болохоор бид нар 3 төрлийн бас цэвэрлэгээ энэ сар явагдана. Орчин тойрны, гаднах орчин тойрны цэвэрлэгээ, сэтгэл санааны цэвэрлэгээ бас энэ детоксн дээр бас цуг нэмэгдэж явагдах юм шүү. Тэрийг бас та нар бас хийхийг бодоорой. Яа тэр гурыг ингээд нэмж хийх юм бол одоо тэр энэ одоо детоксны бүрэн одоо энэ утга учирыг ойлгох болно та нар. Тэгээд бид нар одоо өөртөө нэг дэвтэр ч юм уу, нэг жижигхэн ноутбук ч юм уу гаргаад өдөр болгон бид нар орой унтахаасаа өмнө нөгөө тэмдэглэл, өдрийн тэмдэглэл маягийн юм бид нар бүгд бичнэ. Хэрвээ та нар юу яахгүй бол тэр яг тэмдэглэлийнхаа тэр өдрийнхаа тэмдэглэлийг манай одоо энэ тэр детоксийн пэйжн дээр хүмүүстэй бүгдэнтэй хуваалцаарай. Бид нар одоо тийм юунууд секшнгууд гаргана. Тэрэн дээр та нар өөрснийхөө мэдэрсэн, өөрснийхөө юу яаж байгаа, өөрийн чинь биед болж байгаа өөрчлөлтүүд, сэтгэл санааны өөрчлөлтүүд, юу мэдэрч байгаа, юу болж байна, юу болохгүй байгаа, бүх тэрүүдийг бүгдээрээ бичиж тэрийг хуваалцнаа. Тэгээд тэрэн дээр би хэрвээ зөвлөгөө өгч болох юм байвал би өөрөө нэгчлэн тэр хүмүүст зөвлөгөө өгнө. Тийм болохоор тэрийг бүгдээрээ нэгнтэйгээ хуваалцаж хүмүүсийн одоо өөр хүмүүст бас дэм болж нөгөө хүмүүст бас туслах, нэгнтэйгээ ингэж харьцаж, нэгнтэй ярилцаж, нэгнийгаа дэмжиж бид нэр одоо энэ детоксыг хийшүү. Ийм open байдалтай, нэгнээсээ юм нуухгүй, яг open бүх юм задалж, ярьж, бичиж одоо ингэж бид нар энэ нэг сарын детоксыг нэгнийгаа дэмжилцэж, нэгнтэйгээ тусалж, тэгж одоо энэ сарыг өнгөрөөх юм шүү гэдгийг бас та нар хэлмээр байна. Тийм болохоор нэг үзэг дэвтэр гаргаараа яг энэ детоксонд зориулсан. Хоол гэдэг юм ерөнхийдөө байна шүү дээ, тий. Ийм бас энерги дамждаг юм шүү. Энэ хоолоор ч дамжиж бид нэр аюу олон юм мэдэрдэг, аюу олон юм дамжуулдаг гэдгийг бас та нар ойлгох хэрэгтэй. Одоо жишээлбэл бид нэр гэртээ хоол хийж байвал тэр хоолыг ямар мэдрэмжтэй бид нэр хийсэн, тэр мэдрэмж чинь тэр хоолоор чинь дамжаад гэр бүлийн хүмүүст чинь дамжид. Одоо жишээлбэл уур уцааштай нервтцэн хүн гэртээ орж ирээл ингээл уурлал тэр нэг хоолоо нэг яа идэ гэж нэг хурдхан шиг хийж дуусчаал ингээл аваачаал ширээн дээрээ тавиад идүүлсэн хоол тэр гэр орны хүмүүс ч хүүхдүүд ч яаж хөрөх үү гэдэг нь ойлгомжтой. Та нар мэдж байгаа одоо тэр Японы тэр нөгөө судлаач эрдэмтэд нөгөө тэр усны юг юу яагаад хэрвээ тэр усанд муу муухай үг хэлвэл ямар структур нь яаж өөрчлөгдөх вэ? Сайхан хайр сэтгэл өгсөн тэр усны тэр юуны структур нь яаж өөрчлөгдсөн бэ? Яг тэрнтэй адилхан бидний одоо энэ орчин тойрон бидний идэж ууж байгаа хоол унд бас яг тэр энергийг бас яг тэр өөрийн чи хажууд ойр хавийн хүмүүс ч ингээд дамжуулж байгаа гэдгийг бас ойлгож энэ хоолндоо бас айгүй анхаарал тавьж хоолоо бэлдэх, хоолоо идчих яах, хоолыгаа ингээд enjoy хийх одоо идчих байгаа хугацаанд тэр хоолоо те нөгөө сэтгэл хангалуун тэрэндээ баяр баясгаландаа тэр хоолоо яаж идэх үү, яаж хүртэх үү, яаж хийх үү гэдэг чинь бас айгүй чухал шүү гэдгийг бас би та нарт тэрийг бас сануулмаар байна. Яагаад тэгэхээр тэр хоол хүний тэр emotion тэр одоо хүний сэтгэл санааг дамжуулдаг тэр сэтгэл санааг чи эдгээдэг тийм бас үйлчилгээтэй гэдгээ битгий мартаарэ. Яагаад гэвэл юу ч хамаагүй одоо тэг жоохон өнсгөр бол юу ч хамаагүй нүдэндээ үзэгцэн юм хамаагүй одоо Макдоналдс ч хамаагүй юу ч хамаагүй аваачаад очиод идчихдэг ч юм уу те эсвэл юу эсвэл хүлээгээд тэр
өсвөлэн байсан ч гэсэн жоохон хүлээгээд яг өөртөө таарсан, яг өөрийнхөө дуртай, өөрт чинь хэрэгтэй, өөрт чинь тижэл өгөх тийм сайн шимтэй цэвэр шин хоол идэхүү гэдэг чинь бас л бидний өөрсний сонголт болчиход байгаа байхгүй. Би бол хичнээн өнсөжсэн ч хизээч би бол Макдоналд юм уу одоо энэ фаст фуд ресторан орж хизээч хоол авч идэхгүй. Би бол баг зүгээр өнсөөд усуугаад явж исэн нь надад илүү санагддаг. Тийм болохоор хүн өөрийнхөө энэ бие сэтгэл санаа, энэ өөрийнхөө эрүүл мэндэд ямар анхаарал тавина, тэр тусмаа өөрийн чинь бие, өөрийн чинь энерги тэрийг чинь харуулнаа. Өөрт чинь гаднах энэ ертөнц чинь өөрт чинь яг тэрийг чинь буцаагаал өөрт чинь харуулна. Тийм болохоор тэр их чухал байгаа. Би тэр постныхаа энэ өчигдөр тавьсны постн дээр би ийм юм хэрэг болно гэд нэг хэд жохон жижигхэн лист гаргасан ба. Тэр листэн дээр би нөгөө манай Young Living-ийн зарим нэг тоснууд тавьсан байгаа. Та нар тэрийг уншаарай. Clove байгаа, coriander байгаа. Өөр ямар тос байлаа. Би нэг 3-4 тосны нэр тавьсан байгаа. Хэрвээ та нарт тэр тос байгвал тэр тосуудыгаа ийм нөгөө нэг юуны капсул, витамины капсул гэдэг штэ. Тим капсуланд нэг нэгээр хийгээд миний тэр одоо энэ өгөх энэ schedule-ийн дагуу тэр тоснуудаа одоо тань шиг бараг ууж болно. Яагаад бид нар тэрийг ууж байгаа юм бэ гэхээр ялангуяа бид нэр хоолндоо мах хэргэлдэг хүмүүс. Хэрвээ энэ манай энэ группэнд одоо цагаан хоолтой мах иддэг хүмүүс байгвал тэр юуны одоо тэр Young Living-ийн тэр ойлуудыг бол хэрэглэх хэрэггүй шүү. Та нарыг бол яг тэр juice-ийнхаа тийм фаст фуд биеийн энергийг давтамжийг бууруулдаг яг үнэн. Тийм болохоор тэр фаст фуд идэхгүй юу гэдгээ та нар өөрснөө сонголтоо хийгээд хэрвээ энергийн төвшнгөө өндөрт байлгамаагаар байвал мэдээж фаст фуд хизээч идэх хэрэг хидэж болохгүй шүү гэдгийг бас бид нар энд яриад байгаа тэр юмд анхаараарай. Тийм болохоор хэрвээ цагаан хоолтой хүн байх юм бол хэрвээ vegetarian мах иддэггүй эсвэл мах амар ховор аюу бага иддэг гэдэр хүмүүс байх юм бол миний тэр хэлсэн тэр Young Living-ийн тэр тоснуудыг хэрэглэх шаардлага байхгүй. Харин хэрвээ та хоолндоо өдөр тутамд байнга мах хэргэлдэг хүн байх юм бол тэр тоснуудыг заавал хэрэглээрэй. Яагаад гэвэл тэр тоснууд өөрийн чинь одоо энэ detox болох энэ процессыг арай жоохон mild, арай жоохон хөнгөн өнгөрөхөд чинь тус болно. Яагаад бол бид нар тийм хүнд хоол иддэг, мах иддэг тийм хүмүүсийн энэ одоо энэ detox-н дээр хамгийн их одоо юу гарч ирнэ, хамгийн тэр хор уршиг нь гарна, биед нь мэдэгдэн, одоо нэлээд хүнд байна. Өөрийнхөө энэ дэглэмийг барихад нэлээд одоо энэ сэтгэл санааны одоо энэ emotional энэ юу өдрөө нэлээд контролдож, нэлээд өөрөөс ч хүч чадал гарна шүү. Тийм болохоор тэр миний хэлсэн тоснуудыг хэрвээ цуг хэрэглэх юм бол тэр реакцууд одоо би хэлсэн шүү дээ, амнаас муухай үнэр гарах, арьснаас муухай үнэр гарах, арьсан дээр юм туурах, юм гарах, халуурах гэдэргээд тиймэрхүү нөгөө реакцууд гарах болохоор тэр хэрвээ юунуудыг хэрэглэх юм бол одоо тэр чинь бараг л им тан шиг тийм там байхгүй. Тийм болохоор тэднийг уух юм бол тэр детоксын процессыг чинь арай жоохон mild, арай жоохон зөөлөн өнгөрүүлэхэд тус болно. Энэ детокс хийсний дараа өөрийн чинь тэр нөгөө бие чинь ямар нэгэн идсэн хоолнд чинь тэр өөх реакц нь хамаагүй одоо өндөр нарийн мэдэгдэж эхэлнэ. Одоо хэрвээ та юу яагаад одоо бид нар энэ бүтэн сар бид нар чинь мах идэхгүй, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхгүй, одоо энэ талах малах одоо тэгээ гурилан бүтээгдэхүүн идэхгүй болохоор одоо яг энэ детокс өнгөрсний дараа, сарын дараа бид нар детоксна дууссаны дараа одоо энэ мах идэх ч юм уу, сүү уух ч юм уу тэгэхэд өөрийн чинь бие нэлээ хүчтэй реакц өгнө. Өөрт чинь эрс мэдэгдэнэ. Өөр чинь бие чинь өөртөө чинь ингээ ярьдаг болцсон байна. Энэ надад тохирч байна уу, тохирохгүй байна уу? Энэ надад
юу яахгүй одоо энэ юмыг итгэхээр би ингээ шууд ингээ миний энерги ундын байна, ядардын байна, эсвэл одоо ингээ нойр хүрдэг юм байдаг гэх юм уу, тийм үү? Янз янзын тийм реакц өгөх нь илүү өөрт чинь тодор тод мэдэгдэнэ. Энэ детокс хийсний дараа. Тийм болохоор одоо жишээлбэл хүнд амар их махтай одоо бууз хуушур идэр идэх юм бол нөгөө хоолоон дээр чи нөгөө энэ heartburn ч юм уу одоо нөгөө нэг гашуун амтагддаг ч юм уу ямар нэгэн байдлаар бие чин өөрт чин одоо ямар нэгэн реакц өгнө ийм хоолн дээр ингэж өөрт чин биед чин үйлчлэлт юм байна гэдэг тэр үйлчлэгийг чин та нарт өөрт чин айгүй тийм тодоос тод харуулдаг болно. Энэ бас детоксны үеэр бид нар энэ өөрийн энэ гадаад энэ одоо энэ бие мах бодчин энэ emotional энэ дотор явагдаж байгаа энэ сэтгэл санаатай чинь ямар холбоотой вэ гэдэг тэр connection тэр юуг чинь бид нар одоо тэр өдөр тутам бид нар нөгөө юу хөтлөнө гэдэг байгаа шүү дээ. Тэр хөтлж байгаа тэр юмн дээрээ бид нар бичиж тэрийг одоо илүү ойлгож тэрийг илүү одоо нөгөө засаж авч хоолоор биш өөрийнхөө эмошнтэй өөр төрлөөр нь одоо тэр эмошнгаа яаж одоо тайвшрах одоо юу гэдгийг өөрийнхөө сэтгэл санаагаа тайвшруулах сэтгэл санааг унтсан байгуул яаж өөрийгөө дээшлүүлэх тийм аргуудаас бид нар бас суралцсанаа. Яагаад гэвэл бид нар айгүй их хоолоор тэгээрээ нөхөж үзээрээ энэ нэлээд их информац байгаа тийм болоо заавалчгүй энэ видеог дундаас орж ирсэн хүмүүс бол эхнээс нь яг энийг сонсож үзээрэй гэж зөвлөмөр байна. Тэгвэл энэн дээр аюух информац байгаа шүү. Тийм болохоор бид нар энэ сэтгэл санаа одоо энэ өөрийнхөө физикал энэ биетэйгээ холбож бид нар энэ детокс чи явагдана шүү. Энэ жуус детокс дуусны дараа ерөнхийдөө бол хоолоо бол 5-6 оройны 5-6-аас өмнө идээд ер нь дууссан байх ёстой. Тэгээд боломж байгвал энэ жуус одоо энэ шүүснийхаа энэ жуусээ үргэлжлүүлээд өдөр тутмын одоо зуршил болгоод байнга хэрэгэлдэг болоорой гэж хэлмээр байна. Би одоо анх удаа энэ детоксыг хийснээс хойш одоо яг тэр чигээрээ энэ жуусээ өдөр болгон хийж байгаа. Өдөр болгон өглөөний одоо энэ breakfast lunch-нда би энэ жуусээ хэрэгэлдэг. Тийм болохоор энийг ерөн амьдралын зуршил болгоорой, битгий дараа нь 1 сарын дараа хайчаарай гэж зөвлөмөр байна. Яагаад гэвэл энэний одоо үр шимийг одоо ингээд насан туршдаа ингээд мэдрхийг хүсчээгүүл энийгээ өргөлжлүүлээд өдөр тутмын амьдралдаа энэ juice гэдэг юмаа оруулаад та нар бас хэрэглээд яваарай гэж зөвлөмөр байна. Хэрвээ одоо бид нар ингээд би та нарт ийм schedule өгнө гэсэн байгаа шүү дээ. Бүр ингээд цаг цагаар өдөр болгон бүр цаг цагаар юу идэж юу уух уу гэдгийг чи хэлж өгсөн ийм би 7 хоногийн ийм schedule ийм гаргаж өгнө. Та нар тэр үедээ одоо яг одоо ингээд би тэдэн цаг team juice, хэдэн цагт ийм juice гэж бичсэн ба. Team juice-ээ уух боломжгүй бол та нар зүгээр одоо жишээл ажил дээрээ ч юм уу одоо яарад нэг энэ тэнд гадуур дотор ажил төрөлтөд яваад жуус уух боломж байхгүй бол юун дотор ингээд ус бэлдээд аваа явчих болно. Тэр усандаа юу хийж болох уу гэхээр мент хийж болно. Ментийг монголоор юу гэх юм бол ментийг монголоор хэлээд өгөх юм байна уу? Мент гэдгийг монголоор юу гэж хэлэх вэ? Жавзаа долгороо ментиг монголоор юу гэж нэрлэдэг. Мент хийж болно, нөгөө ginger хийж болно. Ийм гааны ийм навчнууд хийж болно. Гааны навчнууд хийж болно. Ginger хийж болно. Ginger чи юу вэ монголоор? Ginger хийж болно. Ямар нэгэн жимснүүд хийж болно. Одоо усан үзэм ч юм уу, grapes ч юм уу, одоо юуны нөгөө апельсины ийм зүсмүүд ч юм уу, тийм лимон ч юм уу, тийм юм хийж болно. Цагаан гаатай. Тэгээд ерөнхийдөө тэрийг 10-аас 15 минут тийм цагаан гаа юм байна. 10-аас 15 минут байлгаад тэгээд тэр усаа жуусныхоо оронд
тийм ус сууж болно. Хэрвээ жуусээ яг тэр цагт нь уух боломж байхгүй бол тийм ус ууж болно шүү. Дээрэс нь энэ юун дээр энэ детоксн дээр бид нэр нөгөө кофе уудаг хүмүүс байвал кофе ууха болно. Эхний удаа яг кофе уудаг ингээ байн өдөр тутамд кофе уудаг хүмүүс нэлээд жоохон хэцүү байх. Тэгтээ хэрвээ та нар үнэхээр энэ детоксны үр дүнийг үзмээр байвал кофе уухгүй. Peppermint ус болох. Тийм бүр одоо нөгөө fresh mint байхгүй бол fresh га байхгүй бол жоохон нэг тусал peppermint усандаа хийгээд уучиж болно шүү дээ, болно тий. Манай энэ тоснууд чинь бүгд мэдээж нөгөө цэвэр нөгөө ургамлын гаралтай ямар ч орц байхгүй болохоор зүгээр тийм fresh mint байхгүй болохоор бол peppermint-ийнхаа тусыг жоохон хийгээд уучиж болно. Тийм болно. За манай долгор бол кофе уудгүй гэж байна. Гэхдээ миний мэдхийн манай энэ группт байгаа нэлээд хэдэн хүмүүс архаг одоо кофе уудаг хүмүүс байгаа гэдгийг мэдэж байна. Тийм болохоор энэ детоксын үеэр кофе уухгүй. Өөрийнхөө одоо энэ ядаргаа, өөрийнхөө энэ өглөө босож чадахгүй байгаа энэ сэтгэл санааны энэ юу идрээ бид нэр ойлгож кофе гургуу сэргэж, кофе гургуу энерги өргөж, өсгөж тэгж сурнаа энэ детоксын үеэр. Тийм болохоор кофе уухгүй. За юу. Дараа нь би та нар энэ детокс дууссаны дараа кофега ямар юмнуудаар ямар одоо витаминуудээр ч юм уу өөрийнхөө нөгөө одоо кофе нөгөө нэг буст өгдөг шүү дээ. Одоо өөрийн чинь сэргээж өгдөг те. Одоо ингэж нойрноос чинь сэргэж өгдөг. Тим юмнууд кофе уухын оронд ямар витаминуудээр тэрийг сольж болох вэ гэдгийг би дараа нь та нарт хэлж өгнө. Манай одоо дараагийн постуудаар ч юм уу видеогоор би та нарт ямар витаминууд өглөө ууж тэр кофега ууха одоо энэ детоксны дараа ч гэсэн кофе уух шаардлагагүй болох тийм би та нарт зарим нэг юмнууд бас хэлж өгнө. Хэрвээ бас нэг юм юу хүсэхэд хэрвээ та нар болвол мэдээж хэрвээ та нар хүсвэл энэ детокс эхлэх үедээ нэг зураг аваад детоксны дараа нэг зураг аваарэ гэж зөвлөмөр байна. Хэрвээ манай пэйжэн дээр зоригтой хүмүүс байвал тэрийг постлж болно. Ядахта чэйжний ч зураг байж болно. Яад үл өөрийн чинь нүүр царай зүгээр ийм чэйжний зураг дээр хүртэл айгүй том өөрчлөлтүүд харагдана энэ сарын дараа. Бүтэн биеийн ч зураг байж болно, чэйжний ч зураг байж болно. Ямар нэгэн зургаа та нарыг би тавихыг уриалж байна. Тэр ичдэг, зовдөг, санаа зовдөг, мовдөг тэр юм одоо мартаад одоо тэрэн дээрээ бид нар ажиллана гэдэг байгаа шүү дээ. Сэтгэл санаа одоо энэ юу боддог, сандаг тэр бүх юм дээр бид нар бас энэ жуусны хажуугаар ажиллана гэдэг байгаа шүү дээ. Тийм болгоор тэр санаа зовох, ичид зовох одоо тэр юу байдгийг тэр юмнаас одоо салж хамгийн ихний одоо алхам бол тэр зураг тавих. За юу. Тийм болгоор бид нар мэдээж ямар ч тийм мейкап эдэр байхгүй цэвэр одоо би байгаа шиг одоо ингээ яг юм цэвэр одоо нүрээ угаагаал тосоод хүрхсэн одоо тийм зураг шүү. Ямар ч мейкап эдэр байхгүй. Яагаад гэвэл тэр өөрчлөлт тэр арсны өөрчлөлт, арсны өнгөний өөрчлөлт тэр бүх юмд ч өөрчлөлт гарна. Тийм болохоор ямар ч мейкапгүй, ямар ч тийм юугүй тийм юу хийшүү гэдгийг та нар ойлгоорой. Тийм болохоор ямар ч хэрвээ чэйжний зураг тавих юм бол ямар ч мейкапгүй, ямар ч бодол байхгүй тийм юу цэвэрхэн тийм зүгээр нүрээ угаасцсан цэвэрхэн нүртэй тийм зураг тавиарэ гэдгийг зөвлөмөр байна. Тийм болохоор энэ группийнхаа пэйжэн дээр би одоо энэ манай энэ одоо энэ ихний энэ хичээлийн даалгавар бол зураг аваад зураг тэр манай тэр групп дээр тэр чинь open group биш шүү дээ. Тэр чинь closed group. Тийм болохоор closed group-ндээ зураг аваад тэр группэн дээрээ тавиад ганцхан манай группийн хүмүүс тэр зургийг чинь харна. Тийм болохоор тэр группэн дээрээ зураг аваад тавиарэ. Бүтэн биений зураг байж болно, хагас биений чэйжний ч зураг байж болно. Ямар зураг тавьмаар нь тэр дураараа тавьж болно. Гэхдээ ямар нэгэн зураг тавихыг би та нарт энд гэрийн даалгавар шүү.
Тэгж болно. Дотор хувцастай, купальниктэй ч юм уу те. Купальниктэй байж болно шүү дээ. Купальниктэй байж болно. Зарим юутэй хүмүүс бол дотор хувцастайгаач тавьж болно. Зоригтой хүмүүс байвал дотор хувцастайгаач тавьж болно, тийм үү? Тийм болохоор зураг тавихыг би уриалж байна. Тэр бол манай эхний одоо бас сэтгэл санаа, өөрийгөө accept хийх, өөрийнхөө биеийг хайрлах, өөртөө санаа тавих. Одоо тэр бүх юмны чинь одоо тэр зурагнаас бас эхлэе шүү. Тийм бол манай хамгийн эхний даалгавар бол зураг тавих. За өөр энэ мэдээж энэ нөгөө нэг юун дээр бид нар нөгөө нэг айгүй их нөгөө юу тостой тийм махтай хоол идэр идэхгүй болохоор тослог юм дутагддаг болохоор би тэр 3 тос нөгөө cold pressed, organic cold pressed 3 тосны нэр би нөгөө миний постнд ор байгаа. Тэр нь sesame seed, flax seed, pumpkin seed гэдэг ийм 3 төрлийн тосны нэр байгаа шүү. Хэрвээ болвол гурвуулангийн аваад гурвуулангийн хэрэглээрээ бүр одоо олдохгүй, бүр чадахгүй байвал минимум хамгийн одоо байх ёстой юу нь бол sesame seed oil шүү. Sesame seed oil. Тэрийг заавал авч хэрэглээрэй гэж хэлмээр байна. Одоо Монголд одоо тийм тоснууд авах боломжууд нь хэр байдгийг би мэдэхгүй байна. Аптек одоо энэ Америкийн дэлгүүр одоо энэ эрүүл мэндийн холбоотой тийм дэлгүүрүүд Монголд айгүйх олон байдаг гэсэн тэр дэлгүүрүүдэд байж магадгүй. Одоо бүр болохгүй бол одоо нөгөө organic cold press нөгөө юу ээж болно, olive oil ээж болно, avocado oil ээж болно, coconut oil ээж болно. Тэгтээ тэдний тэр нөгөө юу бол тийм одоо нөгөө үйлчлэгээ нь одоо энэ миний битсэн 3 энэ ойлыг бол хүрхгүй шүү. Тийм болохоор болвол миний энэ битсэн 3 ойл бүр болохгүй энэ ядахтаа энэ sesame seed oil-ыг заавал авч хэрэглэхийг бодоорой энэ detox-н дээр. Би тэгээд энэ schedule дээрээ яг хідэн цагт голцон өглөөний цагаар байгаа. Хідэн цагт тэр тосоо уух уу гэдгийг чинь бас хэлж өгнө. Тоснуудыг зурагнуудыг тавьчвал за би тэр нөгөө нэг анхны хийсэн тэр постндор би тэр зурагнуудыг яг хав ингээд иймэрхүү юу шүү гэд зурагнуудыг тавьж болно. Amazon-оос би тэр зурагнуудыг аваад та нарт үзүүлэх ингээд тавиад өгчээ. За тийм болохоор тэр тоснууд их чухал шүү. Тэр тоснуудыг бид нэр өглөө болгон нэг халбагыг өглөө болгон уuna. За тэр тоснуудынхаа тухай ярьчлаа. За кофен дээр нэлээд олон хүмүүс дургуутсал үзүүлэх бах гэж бодож байна. Нэлээд хүмүүс одоо тэр кофен дээр юу ах? Кофен дээр жоохон комплейн хийж магадгүй. Кофегаа уухгүй болохгүй байна. Кофегаа амьдрч чадахгүй. Кофег бол би өглөө гатлаа. Кофег бол би сэрэхгүй. Кофег бол би ажилдаа явж чадахгүй гэдэг тийм хүмүүс нэлээд их байгаа. Тийм болохоор кофе бол number 1 кофега зогсоох хэрэгтэй. Хэрвээ гоё арьстай болъё. Хэрвээ энэ детоксын бүрэн одоо энэ эффектийг үзье. Энэ биегээ цэвэрлэе. Олон жил хормоглогдсон энэ би энэ судас юунд арьсандаа байгаа муу мухай юмнасаа салъя гэж бодчихээгүүл кофенаас заавал зогсоох хэрэгтэй. Энэ хугацаанд энэ детокс хийж байгаа хугацаанд. Тийм болохоор кофен дээр би одоо айгүйх юу яаж ин хүмүүсийг одоо кофега болоорой, кофе ууж болохгүй шүү гэдгийг энэ детоксн дээр кофега зогсоогоорой гэж одоо бас хэлмээр байна. За өөр би бас нэг одоо ярих гадайсан юм болохоор хоол гэдэг юмаа энэ одоо детоксн дээр бид нэр энэ хоолоо контролдох, өөрийнхөө идж байгаа юмыг контролдох, би юу идэх вүлээ, юу идэхгүй вүлээ, хизээ идэх вүлээ, хизээ идэхгүй вүлээ, ямар юм надад сайн тохирдгүй вүлээ гэдэг тэр бүх юмыг мэдрэх, мэдрэмжээ авах,
өөртөө тохирдог хоолоо олох, intuitive нөгөө юу гэдэг штэ, intuitive diet, intuitive eating, intuitive food гэж одоо энэ Америкт англиар хэлээд байдаг. Тэр нь юу яриад байна гэхэд өөрийн мэдрэмжээр өөртөө хэрэгтэй, өөртөө тижэл шим өгөх тийм юм идэх хэрэгтэй. Хүн болгон одоо жишээлбэл те одоо гахааны мах одоо сайн гэх юм бол хүн болгонд гахааны мах тохирохгүй. Тэрнтэй адилхан одоо хүн болгонд одоо юу брокколи одоо сайн гэх юм бол хүн болгон брокколи идэх ёстой гэсэн үг биш. Хүн болгон тэрэнд чинь өөр реакцтай, хүн болгоны биеийн асуудлууд өөр хүний биеийн одоо хэрэгтэй байгаа витамин, шим одоо дутагдлууд өөр. Тийм болохоор өөрийгөө мэдэрч, өөртөө хэрэгтэй, өөртөө шимтэй юмыг олж идэх, өөртөө хэрэггүй юмнаас татгалзах, өөртөө хэрэггүй юмнаас одоо өөрийн чинь биеийг хямраагаад байгаа, тэр бие чинь ядраагаад байгаа, бие чинь энергийг доошлуулад байгаа. Тэр хоолнуудыг идэхгүй байх, тийм үү? Тэр хоолны одоо баг addiction. Одоо бид нэр тамхи татдаг, кофе уудаг, арх уудаг, одоо янз янзын одоо addictionгууд байна шүү дээ, одоо хамаарлууд. Одоо энэ хоолны хамаарлаасаа бид нэр одоо энэ сарын энэ detox хийж аль болохоор тэр хоол идэж ууж байгаа юмны тэр хамаарлаасаа салах одоо тийм одоо процесс явагдана энэ detox-н дээр. Тийм болохоор бид нэр тэр тэмдэглэлийг өдөр болгон тэр тэмдэглэл бичин, тэр тэмдэглэлээ бид нар нэгнтэй хуваалцсан гэдэг чинь тэрнтэй холбоотой. Яах гэж бид нар тэрийг хийгээд байнг гэдгийг одоо би яг тэрийг тайлбарлах гэдэг. Тэрэн дээр яагаад бид нар тийм тэмдэглэл явуулж байна гэхээр бид нар ямар эмошн, ямар мэдрэмжээ хоолтой холбоотой байна гэдэг тэр холбоосыг олоод тэр холбоосыг таслах тэр аргуудыг бид нэр өөрөө одоо хийж эхэлнэ. Чихэр чоклад яг үнэ. Одоо жишээлбэл бид нэр одоо best friend-тайгаа, girlfriend-тайгаа, гоё найзуудтайгаа уулзахаар нэг байнгын иддэг, уудаг юмнууд, зуршлууд байна. Одоо жишээлбэл октод нийлэхээр чоколад кейк хувааж иддэг ч юм уу. Эсвэл нэг гоё одоо ямар юм одоо юу гэдэг нэг юм иддэг байдаг юм уу, тийм үү? Шампансаг ууд юм уу, вино ууд юм уу, шот татд юм уу, арх ууд юм уу, юу ууд юм одоо тэр юмнууд чинь одоо би найзуудтайгаа уулзаад баяр баясгалан мэдрэхийн тулд эсвэл бие сул тавихын тулд эсвэл би одоо гоё мэдрэмж авахын тулд тэр чихрийг идэх ёстой, тэр кейкийг идэх ёстой, тэр бялуу, тэр торто идэх ёстой, тэр виногоо уух ёстой, архиа уух ёстой гэдэг тийм код тэр тархинд чинь кодлцсон байгаа. Тий одоо хүмүүс хэлж जैन те би амар их хамттан дуртай, тийм юмд дуртай, ийм юм дуртай гэж байна. Тэр юмд яагаад дуртай вэ гэдгээ хамгийн түрүүнд ойлгох хэрэгтэй. Жишээлбэл хүн ядаргаанд орцсон амар их олон цаг ажиллаад өдөр шөнөгүй ажил хийчээд нөгөө амархын оронд нөгөө юугаа өөрийнхөө биеийг одоо ингээд релакс болгохын тулд амархын тулд одоо нэг гэртээ орой орж ирчээ нэг вино уудаг ч юм уу. Эсвэл нэг гоё чихэр амандаа хийдэг ч юм уу, тийм үү? Янз янзын аргаар хүмүүс тэр ядаргаагаа тайлахгүй харин тэр ядаргаагаа дарахын тулд өөр юмар дардаг тэр зуршлуудаа бид нэр одоо тэр одоо бичих гээд байгаа тэр өдөр тутмын тэмдэглэн дээрээ анхаарал гаргаж тэрэн дээрээ анхаарлаа төвлөрүүлж би юу дарах гээд байна, ямар юмыг би одоо юу тэр чихэр вино одоо юу гэдгийг арх юугаараа дарах гээд байна гэдгээ ойлгох хэрэгтэй байгаа. Тийм болохоор одоо нөгөө архигүй, ямар ч чихэргүй, ямар ч кейкгүй одоо нэг төрсөн өдрийг өнгөрөөх ч юм уу, тийм үү? Ямар ч одоо тийм эсэн буусан нөгөө нэг хоолны юугүй одоо тэр өөрийнхөө бага проблемтэй ажиллах, стрессээ тайлах, ядаргаагаа тайлах, юм идэж уухын оронд жинхэнэ шөнө 12-д унтдаг бол 10 цагт унтаад ингээд 7 хоног өдөр болгон яг 10 цагт унтах. Нойроо бүтэн авах.
өөртөө сэтгэл санааны тэр нөгөө тайвшрал авчих, тэр релакс хийх, медитейшн хийх, йога хийх, ном унших тийм үү одоо янз янзын одоо аргууд байна шүү дээ. Бид нэр тэрний тухай зарим тийм аргуудын тухай бид нэр долгор битээр түрүүчийн 3 дахь өдрийн Wellness Wednesday-ийн лайв дээр бас ярьсан. Та нар тэрийг бас үзээрэй. Тэрэн дээр бид нэр айгүй олон юмнууд ярьсан байгаа. Тийм болохоор тэр холбоог бид нэр таслан зогсоож жинхэнэ өөрийн эмошн дээр ажиллах, жинхэнэ өөрийн мэдрээд байгаа сэтгэл зүй дээр ажиллах тийм бас ажиллагаа бид нар явуулнаа. Тэр бидний бичээд байгаа өдөр тутмын тэр тэмдэглэл дээр бид нар одоо тэрийг бичнэ. Би өөрийнхөө ийм зан чанарыг ийм хоолоор би дармгуулад, ийм хоолоор, ийм ундаагаар, ийм кофегаар, ийм архиар ингэж дараад байд юм бэ гэдгээ ойлгох. Тэрэндээ дүгнэлт тавих. Тэрийг ямар өөр аргаар тэрийг даван туулж чадах уу гэдэг аргуудаа олох. Бид нар бас та нарт нэг нэгэндээ зөвлөгөө өгч, нэг нэгэндээ дэмжлэг өгч би надад ийм юм байж байгаад би ингэж даван туулсан шүү гэдэг өөрийнхөө experience, өөрийнхөө даван туулсан тэр нөгөө юунаас хуваалцах. Тим юм явагдана. Манай энэ юун дээр одоо энэ detox-н дээр. Зүгээр нэг жуус уугаад, өдөр тутам жуус уугаад ингээд ангаагаад явах биш шүү. Энэ юун дээр бид нар аюу том. За манай долгор энэ йога заадаг, энэ амьсгалын дасгал заах хичээлүүд одоо энэ юунууд wellness энэ видеонуудаараа тавина гэсэн. Тийм болохоор та нар тэр хүсэлтүүдэд тавиарай. Тэгээд манай долгор тэр йога, амьсгалын дасгалын тийм хичээлүүд, тийм лайвууд хийн гэсэн шүү. Тийм болохоор хэрвээ тэрийг сонирхож байгаа хүмүүс байвал та нар юунуудад саналаа бичээрэй. Тэгээд долгор та нар зааж өгье гэсэн шүү. Тийм болохоор тэр йога байна уу, медитейшн байна уу, амьсгалын замаар байна уу, ном унш тийм үү, гадаа алхах тийм үү, зүгээр гадаа цэвэр агаарт гараад алхах. Зүгээр гадаа гараад зүгээр наранд, өглөөний наранд 30 минут зүгээр суух. Тэр мэтэр одоо тэр эсэн бусын энэ хоол ундааныхаа энэ аддикшнгуудаасаа, аддикшн юу вэ? Хамаарлуудаасаа салах. Тийм болохоор хоол эмошнгоос салгаж сурах. Тийм юмн дээр бид нэлээд их ажиллана. Энэ детоксн дээр энэ сар. Тийм болохоор энэ юмнуудаас ахуулаад бид нар энэ schedule нэлээд strict schedule байгаа. Бүр ингээд цагаар нь та нар юу хийх үү, яах үү гэдгийг хилээд өгсөн ийм schedule байгаа. Би энэ schedule-а 7 болгон лайваар тайлбарлаж өгнө. За энэ нь ингэж байгаа шүү, энэ нь тийм учиртай шүү, энэ нь ингийн шүү, тэрийн шүү, ингэсэн шүү, тэгсэн шүү гэд ингээд би та нарт 7 болгоны чи энэ schedule-ийг чинь тайлбарлаж өгнө нэг лайваар. Тэгээ дараа нь асууж мэдэх одоо ингээ мэдээж өдөр тутмын юмд ч асуух юмнууд зөндөө гарч ирнэ. Тийм болохоор тэр постныхаа доор бүгдээрээ асуух, зөвлөгөө авах юмнууд байх юм бол тэрийг чинь бүгднгийн гоё тайлбарлаад хэлээд өгнө. Чадах мэдхээрээ бүгднгийн тэгээ зааж өгнө. За би тэр эмошнгийн тухай ярьсан тий. Тэр эмошн яаж хоолтой холбоотой, ямар хоолтой холбогдож бид нар ямар эмошнгаа дарах гэж ямар хоол идэж уудаг вэ гэдгийг тэр зуршлуудаасаа яана. Энэ сар мэдээж тийм болохоор бид нар ямар ч нөгөө би кофе уухгүй гэсэн байгаа, ямар ч чихэрний юу идэхгүй, чихэртэй юм идмээрээ бол ганцхан одоо тэр жоохон нөгөө жүүснүүдээс одоо жимсний жүүснүүд юм уу, тиймэрхүүл чихэрлэг юм. Тэгэхээр яг чихэр, бялуу, торт одоо юу гэдгийг тийм юм идэхгүй, гурилан юмнууд идэхгүй, гурилан бүтээгдэхүүн, гомон, лапшаа, мапшаа гэсэн одоо тийм бууз хуушуур тийм юм бол идэхгүй, гурил идэхгүй, элсэн чихэртэй юм идэхгүй, арх хэрэглэхгүй, ямар ч архины төрлийн юм хэрэглэхгүй. Вино байна уу, шампанск байна уу, пип байна уу, арх байна уу хамаагүй ямар ч архины төрлийн юм хийхгүй, хэрэглэхгүй. Одоо ийм юунууд байгаа, шаардлагууд байгаа. За одоо би нөгөө юундээ орё. Юу хоол гэж ямар хоол байдیں۔ Vegetarian гэж хоол ямар хоол байдیں۔ Raw vegan гэж нөгөө түүхий цагаан хоол гэж ямар хоол байдгийг, juice гэж юу байдгийг гэдгийг би та нарт одоо ялгаануудын тайлбарламаар байна. Тэрэн дээр яагаад гэвэл ямар хоол идэх юм бидний бүр юм schedule байгаа.
бид нэг өдрөөс ахуулаад шууд жуус хэрэглэхгүй шүү. Тийм юм байхгүй. Бид нэр багаар бие, сэтгэл санаагаа бүх юмаа ингэж бэлтжээж яг тэр жуус руугаа 100% жуусны өдрүүд руугаа бэлтгэлтэй орно. За эхний 3 өдөр бол бид нэр vegetarian meal гэдгээр vegetarian meal гэдэг нь цагаан хоол. Тэр нь бол юу байж болно? Түүхий салаатны маягийн хоолнууд байж болно. Тэгвэл бас нөгөө хийсэн шөл болгосон хоол байж болно. Зүгээр vegetarian. Тэгвэл мах байхгүй. Тийм болохоор одоо юу байж болно? Ногооны шөл байж болно. Ногоотой юм хуурга байж болно. Будаа бас идэж болно. Гурил бол идэхгүй шүү. Будаанда бид нар чи янз янзын будаанууд байна штэ. Гурвалжин будаа байна, нөгөө юу вэ? Барли байна, нөгөө бор будаа байна. Ингээ микс олон янзын одоо энэ солонгос дэлгүүрүүдээр их байдаг та юм 7 төрлийн, 8 төрлийн, 10 төрлийн будаанууд юм холсон тийм бэлтгэл будаанууд байж болно. Тэрэн дотор чи нөгөө beans будаа янз янзын ингээд юмнууд ингээ холцсон юм 8 төрлийн 10 төрлийн янз янзын будаанууд холцтой тийм холцууд байдаг. Тэднийг хэрэгжилж болно. Бүх төрлийн нөгөө нэг бандуутай одоо энэ barley, lentil, beans тийм юмнууд хэрэгжилж болно. Тийм болохоор энэ vegetarian эхний тэр 3 өдөр бол vegetarian гэдэг хоол чинь яг болсон ч хоол байж болно, салаад маягийн ч хоол байж болно, смүүдинүүд ч байж болно, жууснүүд ч байж болно. Бүх төрлийн махны орц байхгүй тийм хоолнууд байж болно шүү. Заяа. Дараа нь бид нэр хэдэн өдөр тийм хоол хэрэглэсний дараа бид нэр хэдэн өдөр нөгөө юу raw vegetarian хийж эхэлнэ. Raw vegetarian гэдэг нь бол ерөөсө болгосон байж болохгүй. Дандаа түүхий салаат байж болно, смүүдинүүд байж болно, жууснүүд ч байж болно. Янз янзын болоогүй цагаан хоол. Болоогүй ерөөсөө. Raw vegetarian food гэдэг чинь тийм хоол байгаа ш. За. Дараа нь бид нэр 100% цэвэр жуусны schedule-д орно. Яг тэр цэвэр жуус уух хугацаа бол зөвхөн 10 хоног байна. 10 хоног байна. Хэрвээ та нар төвчих юм бол 10 хоногоос ч илүү байж болно. Тэгвэл эхний удаа ийм детокс хийж байгаа хүмүүс 10 хоног бол хангалттай нэлээд төвчээрэй чинь шаардна. Би бол нэг 5 дахь байна уу? 6 дахь 5 дахь баха. 5 дахь 6 дахь өдөр дээр бүрстэ амар юм идмээр байсан. Нэлээ өөрийгөө чангалсан. Тэр бол нэлээд төвчээр шаардсан. Тэгээд тэр тийм сэтгэл санааныхаа юуг давчхаар тэр сүүлийн жуусны тэр 3-4 хоног бол зүгээр ямар ч проблемгүй, ямар ч тэр үнсүүлэн мэдэгдэхгүй би чинь зүгээр өнгөрч байгаа байхгүй. Тийм болохоор бидний энэ сэтгэл санаа, бодол санаа ямар хүчтэй, биднийг яаж контролдож юу идүүлдэг вэ гэдэг чинь бүх юм чинь толгой дотор ч байгаа байхгүй. Тийм болохоор тэрийг контролдож сурахад одоо бидний хийх гээд байгаа энэ детокс чинь та нарын чинь тэр сэтгэл санаа, тэр юу хатуужил, тэр юуг сэтгэл санаагаа ойлгох тэр бүх юмыг ойлгуулах тэр юунд чинь хүргэн шүү. Тийм болохоор та нар төвчээртэй тэр 10 хоногийн цэвэр ганцхан жуус хийх нь бол ганцхан 10 хоног шүү. Бидний харин энэ детокс бол бүтэн сарын детоксын ганцхан 10 хоног нь цэвэр жуус. Тэгвэл тэр жуусанд орох хэдэн өдрүүд, гарах хэдэн өдрүүд ч амар чухал. Зөв орж зөв гарах юм бол тэр жуусны одоо энэ детоксны бүх тэр шимт амт юу одоо тэр эффектийг үйлчилгээг та нар бүгдээрээ мэднэ. Би бол ерөнхийдөө 118-аас 120 паундын юунд хэлбэлцчихэд миний жирийн жин бол. Би энэ детоксэн дээр эхнийхээ энэ детоксэн дээр 12 байна уу 14 паунд хассан. Нилээх миний би чинь тийм өндөр хүн биш, би чинь нилээ ерөнхийдөө жижигхэн биетэй хүн шүү дээ. Тэгэхэд 14 паунд гэдэг чинь айгүйх паунд аахгүй.
тийм их паунд халсан. Тэгвэл тэр 14 паундын ихэнх нь бол усан жим, энэ хаван усан жим байсан. Тийм болохоор нэх амар би бол тэгж ядраа, зүдрээд, буужурж унсан юм ерөөсөө байхгүй. Хүмүүс яг намайг хараад чи өстө нилээн турсан байна, нилээн яасан байна гэд хүмүүс тэгжсэн. Тэгэл жоохон байж байгаа л багаар би буцаад нөгөө 118 паундынхаа нөгөө юунд буцаад тэр хивний одоо би бол яг 118 тагаа хിവэр одоо миний бол энэ жирийн жинтэй би буцаад орцсон ба. Тийм болохоор энийг зөв хийж, зөв орж, зөв бацгаа тайлснаар бид нөгөө ахаад жинээ пүм гэд нэг өдрийн дотор буцаад 20-30 паунда нэмэх тэр шанс байхгүй болж байгаа байхгүй. Би чинь ерөнхийдөө тэр доктортой тэр хассан тэр жингээ барих, би чи эрүүл явах тэр бүх юм чинь докторжих тэр шанс ч өгч байгаа. Мэдээж би бол угийн одоо жоохон ийм туранхай жижигхэн биетэй болохоор надад тэгж амар тэгж чин хасах бол мэдээ шаардлага бол байхгүй. Тэгвэл эрүүл мэндийн үүднээс, цэвэрлэгээний үүднээс бол аюул тэр том бенефитийг бол би бол өөрөө тэрэ мэдэрсэн. За би бас нөгөө нэг юм юу үзүүлэх гээд байна гэхээр энэ клизм, энема. Америкийн дэлгүүрүүдэд бүр энэ клизм нэм бэлэн юм клизмуд байдаг. Бид нар энэ детокс хийж явах энэ скежулн дээр эхний нэг хэдэн өдрүүд сүүлийн хэдэн өдрүүд дээр бид нэр клизм тавина. Тийм болохоор ийм клизм авах хэрэгтэй. Энэ клизм бол Америкт бол ингээд бэлнээрээ ингээд бүр ингээд хийцэн байдаг. Одоо ингээд нэг удаагийн хэрэглэх энэ усан тэр нөгөө давстай одоо нөгөө юуны уусмалтай энэ ус нь ингээд бэлэн нэг удаа ингээд хэрэглээд ингээд шууд хайдаг ийм нэг удаагийн ийм клизмуд байдаг шүү. Та нар энийг энэ Enema гэдэг CVS, Walgreens, Walmart бүх ийм юу аптекуудад бүгд энэ байгаа. Ингээд 4 ширхгээр, 5 ширхгээр, 6 ширхгээр ингээд янз янзаар байгаа. Та нар энийг олж аваарэ. Ийм клизм тавина шүү бид нар. За юу. За энэ клизм гэж юу байдгийг би заагаад өгчлөө. Монголчууд манай энэ Америкт байдаг монголчууд бас энийг ямар нэртэй яаж байдгийг бас мэдэхгүй байж магадгүй гэж үүднээс би энийг яг ингээд бокстэй яг ингээд нэртэй ингээд харуулад үзүүлж байгаа шүү. Та нар энийг олж аваарай. За би одоо энэ юу хийхийн тулд смуди эдэртэй хүүхдүүдтэй би хаяа айс крем эдэр одоо янз янзын смудигээ би юм bullet blender дээр хийдэг. Энэ юу айгүй хүчтэй suppository болохгүй шүү. Suppository болохгүй. Яг энэ юу ах хэвээр клизм бах хэвээр. Яг энэ усан клизм. Suppository биш. Тэгээд ийм блендерээр би смудинууд бол би энүүгээр хийдэг. Энэ бол айгүй сайн хүчтэй, жижигхэн, авсаархан, нэг том зай эзэлдэггүй. Энэ смудигнууд бол энүүгээр хийхэд их боломжийн их аятайхан шүү. Та нар энийг хэрэглээд үзээрэй. Бас смуди идэр хийхдээ. Одоо энэ raw vegan dietтэй өдрүүдэд бол смуди хийхэд их зүгээр шүү. За миний хэрэгэлдэг одоо энэ juicer байгаа. Энэ juicer бол Omega гэдэг энэ Солонгос брэнд. Omega бол үнэхээр сайн энэ juice хийдэг, juice-ний юу хичээл мичээл заадаг, одоо juice-ний юу яадаг хүмүүсийн дундаа энэ Omega бол нэлээд нэртэй, нэр хүндтэй брэнд байгаа. Өчнөө өөр олон сайн брэндүүд бас байгаа. Одоо яг миний одоо хэрэгжилж байгаа бол энэ Omega брэнд байгаа. Энэ Omega брэнд бас юун сайн гэхээр ямар нэгэн эвдрэл гараад ямар нэгэн одоо энэ part одоо доторх юм нь эвдэрч барих юм бол lifetime guarantee өгдөг. Ямар нэгэн асуудал гарах юм бол шууд энийг чинь нөгөө солиод өгдөг. Үнэгүй. Үнэхээр үнэн нь бол үнэтэй. Энийг шинээр авахд бол 300-аас 400 долларын үнэтэй байдаг. Ямар моделийг авахаасаас шалтгаалаад тэгтээ хэрвээ та нар нөгөө Facebook юу юм уу тэр нөгөө нэг хүмүүсүүдийн онлайнаар юмнуудаа хэрэгэлсэн юмнуудаа зардаг Facebook Marketplace байна, нөгөө юунууд байна, янз янзын нөгөө нэг юунууд байгаа шүү дээ, OfferUp гэдэг янз янзын вебсайтууд байдаг. Тэднэрээс хэрвээ хэрэгэлснийг хайх юм бол энийг ерөнхийдөө 60, 70, 80, 90 долларт авах боломжууд байгаа шүү. Аюу олон хүмүүс энийг зарж идэв.
хэрэгэлцэнэ. Би энийг бол юу хүнээс авсан. Тэгээд тэр хүн бараг ерөөсө бараг 1 хэрэгэлсэн юм уу 2 хэрэгэлсэн бараг шив шинээрээ шахуу байсан. Энэ жуусыг би хүнээс авч ирсэн. За ийм юмнуудыг би та нарыг аваарай гэд тэр нөгөө авах хэрэглэх юмнууд дээр листэн дээр бичсэн байсан. Тийм болохоор тэднэр дээр энэ одоо би ингээд үзүүлээгээд өөрийнхөө хэрэгэлдэг юмнуудыг үзүүлээгээ бүр ингээд хажуудаа авчираад гэрлэгч сайн уу гэрлэгч. Тийм болохоор эднэрийгээ бэлдээд энэ клизмэ бэлдээд миний хийсэн тэр тоснуудыг бэлдээд миний тэр хийсэн нөгөө нэг юунууд байгаа штэ постууд байгаа тэр постуудын доор би нөгөө юу хэрэгтэй гэдгийг бичсэн байгаа. Та нар тэр постуудаа ахиж орж үзээрэй, хараарай. За би өөр чи юу хэлье гэж бодчихлаа. Асуух юм байвал асуултуудаа бичиж болно шүү. За би жоохон нөгөө хэлнэ гэжсэн юмнуудаа хэлнэ гэсэн юмнуудаа үзэтгэе. Ахаад би нэг нөгөө гол нөгөө нэг сэтгэл санааны бэлтгэл, сэтгэл санаандаа анхаарал тавих хэрэгтэй. Сэтгэл санаандаа энэ ганцхан зүгээр юм нэг дайет ч юм уу, турах гэж ч юм уу, энэ детокс зүгээр ганцхан нэг детокс, зүгээр нэг жирийн детокс гэж бити бодорой гэж би нэг хэлээд байгаа шүү дээ. Энэ сэтгэл санаагаа яагаад бэлдэх, сэтгэл санаатайгаа ажиллах, энэ детоксийн хажуугаар бид нар бас сэтгэл санаатайгаа ажиллана гэдээ яриад байгаа шүү дээ. Тэр чи юутай холбоотой вэ гэхээр вэ шүү дээ. Одоо жишээлбэл заа юу. Би энэ чинь нэг жишээ бичсэн байгаа. Тэр жишээгээ нөгөө та нарт ойлгуулахын тулд нэг жишээ өгмөр санагдаад байгаа. Одоо бид нар одоо те би амар их ажил байна, амар их амжуулах юм байна гэдэг ингээд дотроо бодоод байгаа шүү дээ. Би одоо ийм хийх ёстой, ингэхдээ тэнтэй ярих ёстой, тийм юм амжуулах ёстой, гэрийгээ зэвлэх ёстой, ингэх ёстой, хийх ёстой гэдэг хийх юм зөндөө байгаа гэдгээ бид нар ингээд толгоондоо ботцсон байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө өөрийн чинь бий болохоор нойр хэрэгтэй байдаг, амралт хэрэгтэй байдаг, бие амраах, энерги буцаад сэргээх тийм юм хэрэгтэй байгаа боловч нөгөө толгой чинь нөгөө олон юм хийх хэрэгтэй гэдэг мэгээ мэдж байгаа болохоор автоматар бие чинь хөдөлгөөд амар олон юм хийлгэж байгаа байхгүй дуртай дургу. Тийм болохоор бид нэр ингээл нөгөө гэрээж цэвэрлээд нөгөө юмаа чигээд ажиллаа чигээд энийг чигээд хүүхдүүдтэйгээ ингээд гэр орныхаа чимийг ингээл амар олон үйлдэлүүд хийж байгаа байхгүй юу. Тэгээд дараа нь нөгөө бие чинь болохоор амар гэдэг байгаа шүү дээ. Бие чинь бол амар гэдэг байгаа. Тэгэхээр яах вэ? Нөгөө бие чинь биеийн дотроос чинь ямар юм нөгөө одоо чи амрах хэрэгтэй, чи нөгөө юу яах хэрэгтэй гэхэр чинь тэр нөгөө нэг emotional нөгөө тэр баланс чи алдагдаж эхэлж байна, тийм үү? Хүн амрахгүй эсэм усан олон янз юм хийгээд яваал нь шүү дээ. Хийгээл яваад байна. Тэгэхээр нөгөө одоо энэ дотоод одоо өөрийн чинь сүнсэн бие чинь одоо яг тэр нөгөө тэр депрессэнд орох, стресстэх тэр бүх одоо нөгөө симптомууд чинь гарч ирж байгаа болохоор. Тийм болохоор тэгээд дотор чи юу гэж бодохдоо. Надад хинч дурггүй. Намайг хинч хайрладгүй. Би хинт ч хэрэггүй юм байна. Би ганцаардж байна. Миний хийсэн юм хинч үнэлдэггүй юм байна. Гэсэн тийм бодлууд орж ирнэ. Тэгээд тэр бодлуудыгаа дарж тэр депрессигаа дарж одоо тэр яг тэр emotional тэр state-үүдээ тэр emotional тэр болохгүй байгаа юмнуудыгаа дарахын тулд хүн яадгүй тэр болохгүй юм идэж ууж эхэлдэг. Тэрүүгээрээ дарж эхэлдэг. Тийм болохоор би кофе уугаад хүчээр тэ өглөө босоод кофе уугаад ажилдаа явчих. Орой ирээд динертайгаа нэг жоохон торт идчих, шоколад идчих. Эсвэл нэг вино уучих гэдэг юм уу, тийм үү? Тийм өөрийгөө одоо тийм нөгөө амраах биш, өөрийгөө одоо юу яаж нөгөө manipulation хийж байгаа байхгүй. Өөрийгөө одоо ингэж нөгөө өөрийнхөө яг мэдэрж байгаа тэр мэдрэмжүүдийг дарж тэр хоол ундаараа дарж
өөрийгөө хуураад байгаа байхгүй. Өөрийнхөө бие сэтгэл санааг хуураад байгаа байхгүй тэр хоол ундаар. Тийм болохоор энэ эмоцгаа зөв гаргаж, эмоцтойгоо зөв ажиллаж, эмоцгаа зөв боловсруулж, ядаргаагаа зөв гаргаж, одоо энэ ядарсан биеэ зөв амрааж ээж бид нэр одоо энэ хоол ундныхаа энэ юунес addiction хамаарласаа салнаа гэдгийг би одоо энэ сарын юун дээр бид нэр тэрэн дээр аюух ажиллана гэд яриад байгаа шүү дээ. Жишээлбэл шүү дээ тий. Гашуу юм идэх дуртай хүн байвал тэр хүн биш шүү дээ тий. Өөр уцаар хүний бусдыг нөгөө үзэн ядах тэр мэдрэмжүүдэд дарах гэж гашуу юм иддэг гэж байгаа. Sweet юм идэх дуртай хүмүүс одоо чихэрлэг юм идэх дуртай хүмүүс юу тэрүүгээрээ дарах гэдэг нь гэхээр ядаргаа, гомдол, одоо юм санах, одоо ээж аваагаа санах ч юм уу, гэр орноо санах ч юм уу, тэр санахыг яриад байна тийм үү. Тим юмнуудаа дарах гэж чихрийн юм хийддэг. Гашуу кислэ гэдэг чинь нөгөө одоо кимчи ч одоо ямар амттай гэх үү? Гашуун биш нөгөө ямар амттай гэх үү? Кимчи одоо энэ өгөрцөө чи юу гэх үү? Дарсан өгөрцөө ямар амттай гэж хэлэх үү тэрийг? Монгол нэр нь юу гэж хэлэх үү? Надад хэлээд өгөх юм байна уу? Долгороо хүчлэг тий. За эсэглэн хүчлэг тийм юм мэдэх хүмүүс дуртай хүмүүс өөртөө хангалуун биш. Хин нэгэнд юм өөртөө гомдолтой. Тийм юм мэдэх дуртай гэнэ. Халуун юм мэдэх одоо нөгөө spicy халуун юм мэдэх хүмүүс жоохон харамч нэг юмнаас салах дурггүй ч юм уу. Тим юмтай хүмүүс тиймэрхүү юм идэх дуртай гэдэг. Мэдээж 100% тэр бол үнэн бол биш бах. Тэгэхдээ бас л бодох зүйл. Бас л бодох зүйл шүү. За. Тийм болохоор бид нар одоо энэ өөрийнхөө бие, махан бие, одоо өөрийнхөө хийж байгаа үйлдэл, амандаа хийж байгаа юмнуудыг контролдох, тийм өөрийнхөө хийж байгаа үйлдэлүүдийг өөрийнхөө энэ дотоод энэ сүнсэн бие чинь мэдэрч байгаа энэ эмоц, мэдэрч байгаа энэ мэдрэмжүүдтэйгээ холбох. Тэгээд дээрэс нь дотор энэ хүнтэйгээ өөрийнхөө дотоод хүнтэйгээ ярилцлага одоо ингээ яриа үүсгэх. Диалог одоо өөртөөгөө conversation хийх, өөртөөгөө ярилцах, өөртөө холбогдох. Тим юмнууд одоо явагдах хэрэгтэй байна. Тийм болохоор тим юмн дээр бид нар бас айгүй энэ одоо энэ юун дээр ажиллана. Тийм болохоор одоо миний нөгөө яриад байдаг энэ Wellness Wednesday дээр айгүйх юм дээр бид нар ярьдаг. Хий гэсэн юм хий. Дуртай юм илүү хий. Дургүй юм битгий хий. Дургүй хүмүүстэйгээ битгий нийлээдээ. Дургүй юм битгий харж үзээдээ. Дургүй газраасаа яв, босоод хөл гараа ашиглаад тэндээсээ холд. Тийм үү? Тэрийг их яриад байгаа шүү дээ. Битоо миний буруу биш. Тэр сэтгэл санааны буруу юм байна гэд хүмүүс одоо нөгөө сэтгэл санаа руугаа чихээд байна шүү дээ. Ахаад нөгөө нэг стресстэй тухай бид нар ярьсан шүү дээ. Чи энэ амьдралын бүтээгч нь баймаар байна уу? Энэ амьдралын хохирогч нь баймаар байна уу гэдэг чиний л асуудал тийм үү? Би энэ амьдралыг бүтээж байгаа. Би энэ амьдралын эзэн. Би энэ амьдралын гол төр тоглож байгаа. Энэ киноны гол дүрийн баатар шүү гэдгийг мэдэрч амьдрах байгаа хүмүүс. Би энэ амандаа энэ юундээ биендээ юу хийж байгаа вэ? Юу идж байгаа вэ? Ямар юм хийж байгаа вэ гэдгээ контролдож чадахгүй байгаа хүн гэдэг чинь энэ амьдралыг өөрөө контролдохгүй байна л гэсэнтэй яг адилхан үг. Тийм болохоор зүгээр нэг ингээм амьдралаа хажуунаас нь хараад энэ амьдрал ямар ч хамаагүй, ямар ч холбоогүй юм шиг тийм байдлаасаа холдож энэ амьдралыг би контролдно. Энэ амьдралыг би бүтээн зохионо.
Би энэ биегээ өөрөө контролдож, би энэ биег өөрөө бүтээж чадна гэдгийг тэр юугаа өөрийнхөө гартаа авах, өөрийнхөө толгоон тархиндаа бодох тэр юмыг бид нэр одоо энэ бас энэ детоксор бас айгүйх тэрэн дээр ажилланаа. Тийм болохоор тэрийг бол би байнга сануулна. Тэгээ бидний тэр өдрийн тэмдэглэлээ бид нар яг тэр юун дээрээ пэйжин дээрээ хуваалцаж бичнэ гэдэг байгаа чинь бас тэрэндээ амар холбоотой байгаа шүү. Энэ детокс хийж явах бас хугацаанд дарах асуудал бас гарч магадгүй. Ялангуяа одоо жоохон хүүтнээ одоо Монголд бол жоохон хүүтэн орцсон байгаа. Америкт бол бас ч гайгүй. Гэхдээ манай Чикагод ч гэсэн одоо сая өчигдрөөс эхлээд ерөнхийдөө жоохон оройдоо бол нэлээд хүүтэн болж байна. Ингээ бид нар одоо ингээ өглөө оройдоо бол ингээ нэг жоохон носон цамц мамцтай явахгүй бол жоохон сэрүү орчоод байна. Ерөнхийдөө намрын сэрүү энэ тэндгүү бүгд орцсон байгаа. Тийм болохоор хөл даарах хөл даарах асуудал гарч магадгүй энэ детокс хийж авах. Ялангуяа бид нар шиг махцах иддэг, махшил иддэг хүмүүс бол нөгөө махшилөө идэхэ болчгоор жоохон дарах асуудлууд гарч магадгүй. Тэрийг яаж юу яах вэ гэхээр нөгөө миний хэлээдсэн тэр нөгөө sesame seed oil тэр даарахаас ч айгүй хамгаална. Тэр тосоо уух юм бол. Дээрээс нь орой унтахаасаа өмнө давстай халуун усанд бүтэн бие сууж болно. Эсвэл ганцхан хөлөө нөгөө юм төмпөн дотор ус хийгээд давстаа усанд ингээд төмпөнд хөлөө хийгээд халуун усанд хөлөө хийгээд бүлээцүүлээд тэгээ оймос өмсөөд дулаахан юутэй пижамагаа өмсөөд унтах тийм үү. Тийм аргууд бас хэрэгжилж болно. Тийм болохоор энэ sesame seed oil чухал шүү гэдэг байгаа чи тэрнтэй бас холбоотой шүү. Тэрийг бас анхааралтай аваарай. За би одоо энэ юун дээр цаг хэд болж байна. Нилээн удаан хугацаагаар ярьчих шиг боллоо. Тийм болохоор би цагаа юу яагаад нилээн дэндүү их удаан бас энэ юу хиймээргүй. Би бол ерөнхий одоо энэ манай энэ детоксын юмнуудыг бол ярьчлаа гэж бодож байна. Тийм болохоор энэ удаагийн одоо энэ юугаа лайва ингээд дуусгая. Би одоо яг нөгөө юу эхлэхээс өмнө нөгөө өөрийнхөө тэр детоксны пэйжин дээр энэ хамгийн эхний 7 хоногийн энэ schedule-ыг тавина. Тэгээд Mommy almost done, okay? Тийм болохоор энэ schedule-ийн тухай би эхний лайва одоо энэ 10 сарын 6-наас өмнө хэдэн өдрийн өмнө одоо 3 ч юм уу 4 өдрийн өмнө лайв хийнэ. Тэгээд энэ schedule-а тавина. Тэгээд бид нар яг одоо 9 сарын 30-наас 10 сарын зарим хүмүүс 10 сарын 3 хүртэл би бол 10 сарын 5 хүртэл Ютад байх юм аа. Бид нар нөгөө нэг Silver Retreat руу явж байгаа хүмүүс нэлээд хэдэн хүмүүс энэ Чикагоос нэлээд хэдэн хүмүүс Юта руу явж байгаа. Би тийм болгоор тэр эхнийхээ лайвыг Ютагаас хийх бах. Тэгээд тэрэн дээр би яг 5 гişтэй буцаж ирнэ. Би 5-ны орой гişтэй орж ирээд тэгээд 6-ны өглөөнөөс бидний хамгийн ихний детоксын өдөр эхэлж байгаа шүү. Бид нар яагаад бас 10 сарын 6-аг сонгож авсан бас учиртай. Тийм зүгээр ганцхан Silver Retreat-ээс болоогүй шүү. 10 сарын 6-нд яагаад яаж байгаа юм бэ гэхээр бүтэн сар 10 сарын 6-нд New Moon гарч эхэлж байгаа. Шинэ сар одоо бүтэн сар сарын өдөр байгаа шүү 10 сарын 6. Тийм одоо бүтэн сар энэ full moon, бүтэн сар энэ new moon гэдэг чинь бүгд ингээд cycleтэй ингээд бидний одоо бие одоо natural in cycle энэ одоо энэ юутай холбоотой байдаг. Тийм болохоор тэрнтэй холбогдуулаад бид нар new moon-ээр шинэ юм эхлүүлэе гэдгийг утга учраас нь 10 сарын 6-нд яг new moon-ээр бүтэн сараар бид нар энэ детоксоо эхэлж байгаа шүү. Тийм болохоор бас утга учиртай өдөр байгаа шүү гэдгийг бас та нар тайлбарлаж хэлмээр байна. Тийм болохоор бүгдээрээ хүчтэй, зоригтой, бүгдээрээ нийтж одоо нэг нэгэнтэй тусалж, нэг нэгнийгаа дэмжиж энэ детоксонд орж энэ групп сарын дараа нэлээд ихчдүүс шиг бүр ойр дотноссон байх болов гэж би бас бодож байна. Хамаатнууд шиг нэг нэгнийгаа мэддэг болно, нэг нэгнтэйгээ харьцдаг болно, нэг нэгнийтэйгээ бас найзууд болох баха гэж бодож байна. Тийм болохоор энэ группэнд та нар хэрвээ сонирхоод орж байгаа бол миний энэ юуны доор комент бичээд би тэгээ та нарыг тэр группэнд оруулж өгнө гэж хэлмээр байна.
тэр группнийхаа бас линкийг тавьчдсан билүү. Тэгвэл та нар над руу бас request явуулж болно. Тэгвэл би ингээ approve хийгээд явуулчих бас болно. За заавал орноо гэж. За баярлалаа. Тийм болохоор энэ ерөн бол манай энэ Diamond group-ийнх байна. Манай энэ залуу амьдралын group-ийнх байна. Манайх чи нэлээд олон группүүд байгаа ш. Долгорын хэдэн группүүд байна. Манай Сувдагийн group гэдэг ингээд SKMS одоо айгүй олон хүмүүс энэ групп дотор явж байгаа шүү дээ. Тийм болохоор тэр хүмүүсүүдийн группуудынхаа хүмүүсүүдийг бас оруулаад юу ягаарэ гэж зөвлөмөр байна. Энд нэг дээрээ бүгдээрээ энд юу яах юм бол бүгдээрээ энэ одоо энэ ганцхан зүгээр ингээ биений детокс турах мурахтаа биш. Бас сэтгэл санааны emotion энэ толгой юутайгаа өөрийнхөө дотоод хүнтэйгээ дотоод сүнсэн биетэйгээ өөрийн бурхантайгаа ингэж ярилцаж сурах, өөрийгөө ойлгох, өөрийнхөө emotion, стресс одоо юу гэдэг өдөр тутмын жижиг сажиг асуудлуудтайгаа бас юу яах тийм одоо айгу олон төрлийн юм явагдаж байгаа шүү гэдгийг бас та нарт хэлмээр байна. Тэгээ тэрүүгээрээ та нар энэ юунд бүгдээрээ нэгдээсэ гэж бодож байна. Одоогийн байдлаар нэг 20 хүн баг тэр пэйжэнд орцсон байгаа. Зарим нэг нь манай энэ Young Living-тэй холбоогүй миний одоо өөрийн зүгээр personal найз нөхдүүд бас байгаа тэр группэнд орсон байгаа. Миний айгүйх олон найзууд энийг зааж өгөөч, хийж өгөөч гэж айгүйх гуйдаг болохоор энэ удаагийн юугаар би ингээ айгүй том группээр ингээд хийж байгаа. Тэгээ манай Young Living-ийн одоо манай энэ амин тосны одоо гэр бүл орхоос гадна миний бас өөрийн найз нөхдүүд манай хамаатан садангууд бас энэ группэнд цуг орж бас детокс хийж байгаа шүү. Тийм болохоор ганцхан манай Young Living-ийн энэ группийн хүмүүс биш бас гадны хүмүүс тэр юун дотор орцсон. Цуг бид нартэй цуг одоо цуг яасан байх ёстой шүү гэж одоо хэлмээр байна. Okay, tell him to go. I don't have anything, okay? Манай хүүхдүүд энд орилоод идэг. Хизээ дуусах ингэ. За. Тийм болохоор энэ дундуур орж ирсэн хүмүүс эхнээс нь үзээрээ би аюух олон юмнууд basic юмнуудыг тайлбарлсан байгаа. Тийм болохоор 10 сар дахиад яг энэ detox эхлэхээс өмнө би хэдэн постууд оруулна, энэ schedule тавина, эхний 7 хоногийн schedule тавина. Би лайв хийн, нэг ч биш баг 2 ч лайв хийж магадгүй тэрэн дээр эхлэхээс өмнө. Тийм болохоор хүн байгаа тэр орж ирсэн хүмүүстэй бэлтгэлтэй байхын тулд нөгөө асуух тэр юу гэдгийг тэр асууж юу яах асуултууд нь хариу өгөөд нэг бас хэд лайв хийж магадгүй. Тийм болохоор бид нар одоо 9 сарын 30-нд Ютад явна. 9 сарын 30-нд Ютад очиж байгаа хүмүүс байгвал холбогдоорой. Бид нар тэнцээ яг бүгдээрээ очиж байгаа. Манай Чикагогийн бүх одоо энэ Silver Gold том цолтонгууд бүгд очиж байгаа. Тийм болохоор тэнд очиод уулзаж болно. Манай өөр стейтүүдээс, өөр хотуудаас ирж байгаа хүмүүс байгаа бах. Тийм болохоор тэнд бүгдээрээ сайхан уулзъя. Тэнд би бол илүү 5 хонж байгаа. Яагаад гэвэл миний өөрийн багын найзууд Ютад байдаг учраас тэднэртэйгээ бас нэг жоохон цаг өнгөрөхгүй нэг мөс очиж байгаа юм чи жоохон хэдэн өдөр экстра очиж байгаа. Тийм болохоор би 10 сарын 5 хүртэл Ютад байна. Нөхөж үзнэ гэж байна. Тэгээрээ долгортойгоо Ютад уулзнаа. Одоо Ютагийн юу чинь 9 сарын 30 гэдэг чи одоо 8-9 хоноод бид нар явах гээд байна шүү дээ. Тийм болохоор Ютадад уулзнаа. За тийм болохоор ингээд энэ лайва энэгээр ингээд төгсгий. Манай Diamond Group дээр энэ лайвыг бас копидод тавих бах. Дээрээс нь нөгөө миний нөгөө юуны detox-ны групп дээр бас энэ видеог тавина. Тийм болохоор бусад хүмүүс манай энэ нөгөө залуу амьдралын группт байхгүй хүмүүс бас тэр групп дээр орж энэ лайв видеог үзээрэй гэдэг утгаас хэдэн пэйж дээр энэ лайв тавигданаа. За тийм болохоор одоо өөр асуух юм байхгүй юм шиг байна. Асуултууд би өөр ингээд намайг аваарай гэж байна. Хамтдаа хий гэж байна. За орноо гэж байна. Тийм аюу олон хантай ингэж бүгдээрээ хийж байгаа учраас бас нөгөө ганцаараа биш гэдэг чинь хүнийгээ нөгөө өөрийгөө төрөх, өөрийгөө хичээх, чармаах тэр бүх юм чинь юу яаш штэ дарагт нь юу илүү нөгөө хүчтэй өөрт ч өвлчнө
Тэгээд та нар нэг юм ойлгох хэрэгтэй. Одоо бид нар энэ залуу амьдралч байна уу? Манай Diamond Group ч юу яаж орж ийн гэдэг чинь бид нар нэг сэтгэл санаагаар нэг одоо энэ энерги нэг юм группэнд хамрагдаад энэ энергидээ бид нар бүгдээрээ түрэгдээд явна гэдгийг та нар ойлгоорой. Зүгээр нэг хитэн хүмүүс ингээд нийлээд ингээд нэг юм хийгээд байгаа биш. Нарийн юм ярих юм бол одоо энергийн түвшнээр ярих юм бол энэ группэд нэмэгд одоо орж байгаа хүмүүс чинь бүгдээрээ ямар нэгэн байдлаар энергийн одоо ингээ холбоо үүсэж энэ нэг энергийн доор бид нар бүгд ингэж түрэгдэж явж байгаа шүү гэдгээ бас ойлгоорой. За юу. Тэр их чухал шүү. Зүгээр нэг бас нэг бид нэр ингээ хоос үг яриад байгаа юм бол байхгүй шүү. За тэрийг бас айгүй нарийн ойлгох хэрэгтэй. Бидний энэ энерги, бидний энэ одоо энэ нарийн энэ одоо энэ сүнсэн бие одоо энэ бүх юм чинь ингээ холбоотой шүү. Намайг одоо өнөөдөр ингээ харж байгаа нь миний энэ лайвыг үзэж байгаа хүмүүс ч гэсэн санаандгүй орж ирсэн юм биш. Та нар энийг үзэх ёстой, энийг мэдэх ёстой, энэ одоо энэ детоксонд орох ёстой. Тим хүмүүсүүд нь энийг үзэх ёстой хүмүүсүүд нь үзэж байгаа шүү гэдгийг бас ойлгоорой. Амьдралд байна шүү дээ. Энэ амьдралд энэ одоо бидний энэ амьдраад байгаа энэ амьдрал accident, luck гэж юм байхгүй. Одоо нөгөө санаандгүй чи яттай юм чи ингэчлээч гэдэг юм уу. Тим юм ерөөсөө байхгүй. Цаанаасаа бидний энэ амьдралын энэ зураас энэ амьдралд чинь болж байгаа бүх үйл явдлууд утга учиртай. Ямар нэгэн холбоостой. Чамд ямар нэгэн дараагийн юмд ч хүргэж өгөх. Дараагийн юмтай ч холбож өгөх. Нэг юм ойлгуулах, нэг юм ухааруулах, шинэ юм сургах, шинэ юм мэдрүүлэх. Чиний одоо энэ хүн гэдэг энэ experience дээр чи юм нэмж өгөх. Тийм утга учиртай юм шүү. Тийм болохоор энэ юм detox ч гэсэн та нарт айгүй олон юм ойлгуулах гэж бодож чинь. Тэрэн дээр бид нэр айгүй гүн юмнууд бас ярих болно, нэг нэгнтэйгээ ярилцах болно, нэг нэгнтэйгээ зөвлөдөх болно, нэг нэгнтэйгээ юмаа хуваалцах болно. Тийм open team group шүү гэдгийг бас ойлгоорой. Тийм болохоор хамгийн ихний даалгавар одоо 10 сарын 1 хүртэл одоо энэ 7 хоног та нар зураг аваад detox-ийн өмнөх зургнууд аваарай. Чэйжийн зураг одоо энэ нүүр царайтай тийм чэйжний зураг, бүтэн биений бүр 2 зураг гэвэл бүр сайн байна. Чэйжний 1 зураг, бүтэн биений зураг гэд 2 зураг тавьвал бүр сайн байна. Тэгэх юм бол одоо энэ детоксны дараах зурагтайгаа ингээ харьцуулах юм бол та нар амар том өөрчлөлт, ямар том өөрчлөлт 1 сарын дотор гарсан бэ гэдгээ та нар ил тод тэр зурагнасаа олж харна. Тийм болохоор та нарыг би ичид зовхгүй, санаа зовхгүй зураг тавиарэ гэж хүсэж байна. Тэр зургийн одоо та нарын хамгийн ихний даалгавар чинь тэр шүү, зураг тавиарэ. За тэгвэл одоо ингээд өөр асууж барих юм байхгүй юм шиг байна. Ямар ч байсан мэдээж энэ комент дээр аюух олон асуултууд орж ирэх баг. Тийм болохоор би комент байнга уншаад та нар асуух юм байгвал комментэнд бичээд би тэгээд тэрэнд ч аль болохоор хаа тавих ёстой вэ гинэ. Юу хаатай. Тэр группэн дээр. Энэ дээр биш шүү. Залуу амьдрал дээр биш, Diamond Group дээр биш. Нөгөө яг detox-ны одоо хэрвээ энд detox-нд орно гэж игвэл надад тэр юугаа нэрнүүдээ тэр одоо энэ комментэнд орч юм уу юун дээр явуулаарай. Би та нарыг тэгээд энэ detox ганцхан detox хийж байгаа группэнд нэмэн шүү. За юу. За окей. Энийг эхнээс нь би одоо дахиад нөгөө нэг ярьсан юмнуудад автмааргүй байна. Дэндүү одоо урт бас хүмүүсүүдийн цаг өрмээргүй байна. Тийм болохоор энэ лайва би одоо сейв хийчин. Тийм болохоор энэ лайва ахаад эхнээс нь үзээ тэрэн дээр би бүх юм тайлбарлацмаа. Тэгээд үзээрэй гэж зөвлөмөр байна. За баяртай. Тэгээд бүгдээрээ detox-ныхаа группэд уулзаад би detox-ны групп дээр юу бүр private team юунууд хийнэ, лайвууд хийн. Тэрэн дээр илүү одоо бүр ингээд schedule-ээр нэгчлэн бүр тэр юмнуудаа ярьж би лайвууд хийж та нарыг ингээд хөтлөөд ингээд явах болно гэдгийг та нарт хэлчмээр байна. Тийм болохоор энэ ингээд дуусгая. Тэгээд энэ комментэнд доор юмнуудаа бичээд үлдээгээрээ би тэгээд тэрэнд чи хариу өгөөд явъя. За юу. За бүгдээрээ сайхан эрч хүчтэй, ад жаргалтай өөрийгөө одоо хайрлах тийм үү, өөрийгөө хүндэтгэх тийм мэдрэмжтэй өнөөдрийнхээ сайхан өдрийг өнгөрөөгөөрэй гэж та нарт юу яамаар байна, хэлмээр байна. Тэгээд дараагийнхаа лайваар тэгээд манай тэр detox-ын группэн дээрээ бүгдээрээ дараагийн лайваар уулзцгаая. Тэгээд бүгдээрээ өдрөө сайхан өнгөрөөцгөөрэй. За баяртай.